За энэ манай парламент 126 гишүүн өнөөдөр нэгч гишүүн энэ үндэсний үйлдвэрлэлийг дэмжихгүй, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй гэсэн бодолтой нэгч байхгүй. Гол асуудал нь энэ салбарын бодлого чинь өөрөө буруу байна гэдэг дээр л асуудал яриад байгаа. Үнэ дийлхэ болоод аргаа бараад импортын татварыг чөлөөлж өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн шийдвэр гаргаад одоо жилч болоогүй байна. Тодорхой түвшинд гурилын үн одоо л бууж эхэлж байгаа шүү дээ. Энэ бол. За нэгдүгээр энэ гурилын зах зээл дээр энэ 2020 оноос хойш үн яагаад огцом өссөн талаар та ер нь салбарын сайд яг юу гэж бодож байгаа. Датрын аяны дараа 37 аж ахуйн нэгжүүл ажиллагаа явуулсан гэж сая хэллээ. За одоо 9 болцсон байгаа юм байна. Яагаад энэ аж ахуйн нэгжүүд шахагдав? Энэ дээр салбар ямар бодлого гаргаж ажиллав? Энийгээ дагаад энэ үн өсөд байгаа энэ картел нөхцөл байдал үүссэн юм шүү гэж харагдаад байна. За хоёрт ковидын үед бол юмны үн өссөн гэж яриад. За 2022 оны 1 сард бол өмнөх оны 1 сартай харьцуулбал хүнсний инфляц 22%-тай, за дундаж инфляц 14%-тай. За энийг одоо яг юунаас олсон гэж үзэж байна. За та хэллээд одоо ямар ч үнээр өчтөр төсвийн байнгын орон дээр ч илэрхийлсэн. Ямар ч үнээр одоо дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм байна. Үйлдвэрлэл чухал, газар тариалан чухал, за хэрэглэгч бол хамаатай зүйл биш ээ л гэж хандж байгаа юм байна. Тэр Япон улсын жишээг өчтөр та бас ярьж ирсэн. Япон улс бол 770 мянган тонн будааг татваргүй импортоор оруулж ирдэг жилд. За тэрнээсээ дээшлүүл одоо татвар тавигддаг ийм квоттой. Тэгээ энэ квотын талаар ер нь та ийм асуудал оруулж ирэх гэсэн санал байсангүй юу? Квот дээр. За 2020 оноос хойш гурилын нийлүүлэлт яг ямар байсан бэ? Энэ тоо баримт байна уу? Харахад бол ингээд нийлүүлэлт буураад үн өсөд исэн байгаа байхгүй. 22 оноос хойш үн өсөд исэн байна. За импортын бодлого нэгдэд нэг жил орчим үргэлжлэх гэж байна. Тэгтэл 40% одоо үйлдвэрлэл буурлаа гэж та мэдээлэл. Энэ яг зөв ямар үндслээр энэ тоог та танилцуулж байна. За тэгээд үнийг зах зээл шийднэ гэдэг. Бусдыг нь бид мэднэ гэсэн байр сууриас хандж байгаа юм байна. Шууд одоо гурилын салбарт бол шууд төрөөс өгж байгаа дэмжлэг, дээр нь зах зээлийн систем, дээр нь хамгаалалт гэсэн ийм гурван зүйл нэмэхээр одоо тэгээд иргэдийн нуруунд дээр л ачаа ирнэ л дээ. Ерөөсө тодорхой нь тэр л байгаа. Хохирч үлдэх усанд нь иргэд байгаа юм. Хууль эрх зүйн орчны шинжилэл өөрөө их чухал байгаамаа. Энийг л би яагаад хийхгүй байгаа юм бэ гэдэг асуудал өөрөө их чухал. Өчигдөр би бас нэг мэдээлэл өгсөн нэлээд гуйлаад захим орчин түгэж явах шиг байлээ. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан олон хөтөлбөрүүд өнөөдөр амжилтаасаа хэрэгжиж байгаа. Хүнсний хувьсгал, Атрын аян, тэрбум мод, эх орныхоо хөрсөн дургуулсан органик хүнсээр иргэдээ 100% хангадаг болох энэ том зорилт өнөөдөр хэрэгжээд явж байгаа. Гэтэл энэ дунд чатан дээр очиод салбар дээр очиод тэр тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж байсан. Ер нь энэ сангуудаар дамжуулаад энэ бодлоонууд чи үүсээд байна гэдэг агуулгыг би хэлсэн өчигдөр. Үр дүн сулраад байна гэдэг агуулгыг хэлсэн. Тэрийг бас нэлээд говьулсан байдалтай асуудалд хандж явах шиг байлаа. Энд бол харамсаж байна. Тэгээ хүнсний тухай хууль, баяжуулсан хүнсний тухай хууль, тариалангийн тухай хууль, энэ лабораторийн асуудал, өрсөлдөөний тухай хууль. Эдрийг сайжруулахгүйгээр өнөөдөр энэ зах зээлийн систем, энэ гурилын салбар чинь өнөөдөр одоо бид нар ингээд татвар тэглэсний хүчингү болгон тэгээд гурилын үн өснө л дөө өсөхгүй байна гэж бол байгаа. Тэгээд өссөн үед нь бид нар дахиад яг ингээд татвараа нэг буцаар тавиад нэг тэглээд ингээд явах нь зөв юм уу? Эсвэл яг хууль эрх зүйн орчинд одоо тогтвортой байдлаар ингээд ажиллуулад явах нь зөв юм уу гэж. Тэгээд эцэст нь би хэлье. Одоо энэ салбарын сайд та энэ монопол болсон гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгчийг битээ ажиллаа. Энэ хөдөө аж ахуй яам төвийн бүсийн бодлогын яам шиг битээ ажиллаа. Монгол улсын хэмжээнд бодлого гаргаж ажиллах төрийн сайд хүн шүү та. Та хариултаа. Яагаад гурилын үйлдвэрлэл унчваа гэж байна. За энэ хуультай холбоотойгоор 64.2 мянган тонн
баяжуулаагүй баяжуулсан гурил импортлсон. 52,000 тонн тэжээл импортлсон. Тэгээ энэ өөрөө үйлдвэрлэлд шууд нөлөөлөөд өсвөл байд юм болсон. Өнөөдөр миний ажил авснаас хойш үн дасгалтгүй буудж байгаа. Ургац эвтэйхэн байсан. Холбогдох зохицуултуудыг хурдан шуурга хийж авч хэрэгжүүлсэн. Тариалт болон ургац хураалт, гурил үйлдвэрлэл үн дээр ямар нэгэн сөрөг юм үүсэгүй. Үн доктортой байгаа. 25 оны ургац хүртэл доктортой байж чадна. Хангалттай нөөц байна, боломж байна. Үн дэлхийн зах зээл тухайн жил дэлхийн глобал цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор тухайн жилийн үр тариа ургацсан байдлаас л дэлхийн үн тогтдог. Энэ асуудлаас бид хаашаа зайлахгүй. Энийг доктортой нэг үн барья гэвэл миний түрүүний хэлдэг жил бүр 100-аас доош мянган тонн докторжуулалтын сан буудааг бид нар улсын нөөцөнд барьж үний нийлүүлэлтийг барих ёстой. За энэ асуудлыг улсын их хурлд дэмжиж өгөөрэй гэж би хүсэж байгаа юм. Үйлдвэрүүд яагаад цөөрөв? Өрсөлдөөн байна л гэсэн үг. Үнэхээр өндөр ашигтай байсан бол тэнд олон үйлдвэрүүд л байгаад байна. Тийм орон зай байхгүй байна л гэдэг нь энэгээр харагдаад байна шүү дээ. 30 хэдэн үйлдвэр байсаар байгаад одоо 9 болсон байна. Одоо 9-өөсөө нэлээд нь бас жоохон хүндэрчээд байна. Квот. Өмнө бид нар квотоор бүх зохицуултыг хийдэг байсан. Баруун бүс, зүүн бүс бомбтын дагаад квотын зохицуулт хийгээд буюу тэр хүн амын тоот нь харьцуулаад хэрэглээгийн тооцоод ингээд зохицуулаа яваад байсан. Тэгэхээр квотын зохицуулт бол ялангуяа Улаанбуудаа гурил дээр бол туулын засгийн газрын их хурдан маневртай байх гол болцоог хангадаг юм шүү. Хууль эрх зүйн орчин түрүүн хэллээ. Улсын их хурлын гишүүдээр ахлуулсан ажлын сүүл гарсан ажиллаж байгаа яам тэдэртэйгээ мэдээлэл хангаад хуулийн төслүүдээ өгөөд ажиллагаа явагдаж байна гэж. За та дунд чадны асуудал буюу авилгалын асуудал хөндлөө. Өмнө ийм зүйл байсан болохоор байгаа бүх их усүрээ би арилжааны банкуудад зээлийн их усүрийн хүүний татаа суулгаж өгсөн. Бүгдийг арилжааны банк Элтод бизнесийн зарчмаар зээл олголт явагдаж байгаа. Яам зөвхөн аль салбарт ямар бодлого хийх үү гэдгийг бид нэр тодорхойлж байгаа. Тэр бодлого нь дандаа улсын их хурлаар батлагдсан бодлогын хүрээнд засгийн газар чинь гүйцэтгэх байгууллага шүү дээ. Улсын их хурлаар батлагдсан энэ хөтөлбөрүүдийн хүрээнд ямар зорилт тавьсан бэлээ? Тэр зорилтыг хангах хүрээнд бид нар арилжааны банкудад бодлогыг гаргаж өгч байгаа. Жишээл одоо цагаалт хөтөлбөр дээр зөвхөн эрх сүлжих чадвар дээр анхаарна шүү гэдэг. Тэрнээс угаах, самнах бол хангалттай хүчин чадал суурдагдсан. Энд зээл олгохгүй. Энэ зээл зөвхөн ноос ноолуурын сүлжих эрх, эцсийн бүтээгдэхүүн хийх. Энэ салбарт олгогдсон гэх мэтийн ийм бодлогын бид нар зохицуултыг чиглэлээ гаргана. Арилжааны банк яг бизнесийн зарчмаар зээл олголтоо хийж байгаа. Энэ зээл олголтод манай яамны ямар ч одоо мэрэгчлэлтэн сайд нөлөөлөх буюу энд өг тэнд өг гэж хэлэх эрх байхгүй хуулиар хязгаарлагдсан байдаг. За үн доктортой байгаа байдал чи ерөөсөө сайдаа энэ импортыг нээж өгс нийлүүлэлт нэмэгдэж өрсөлдөө нэмэгдснээр л үн доктортой байгаамаа. Бага. Гэхдээ энэ ургац гэж эн чинь ерөөсөө нэг жил хүрээгүй шийдвэр шүү. Тийм. Нэг жил хүрээгүй шийдвэр. Нэгт хоёрт энэ өрсөлдөөн байна гэж үзээд байгаа. За энэ өрсөлдөөн би бол төрөөс үзүүлж байгаа дэмжлэг нь өөрөө энэ өрсөлдөөнийг өмцсөн байна л гэж харсан шин. Одоо жишээлбэл Улаанбаатар гурил 43 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл, Мил хаус 47 тэрбум, Өгөөж гурил 37 тэрбум, Дорнот гурил 10.5 тэрбум гэл ингээл хөнгөлөлтөө зээлүүдийг авсан тоонууд нь дээж. Яагаад одоо энэ шинээр үүсгэн байгуулагдж байгаа гурилын үйлдвэрт энэ зээл олгохдохгүй байгаа асуудал байгаа. Одоо хөгжлийн банкн дээр нэг гурилын үйлдвэр 25 тэрбумын өртөө гурилын үйлдвэр хурагдсан байгаа шин. Хаалгаа харцсан. Тэр 37 байсан үйлдвэрүүд бүгд хаалгаа барьцсан одоо байж л байгаа. Ажиллах болцоогүй байгаа. Үр ашиггүй бол хаагдсан. Улаанбаатарт хэд дээрээ байна. Эрдэнэтэд байна. Булганд байна.
Тэгэхээр үйлдвэрүүдээ бид нөгөө чанарын асуудлыг нэлээд шахсан. За энэ бодлого маань өөрөө хүнсний аюул байдал, энэ хүнсний хувьсгал хөтөлбөр маань чанар сайжруулалтаар үүргэжүүлсэн. Ингээд үйлдвэрүүд зээл аваад технологи шинжилгээ дууссан. Одоо баталгаатай хэлэх юм бол энэ ажиллаж байгаа 9 үйлдвэр Швейцарын, Туркийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр ээж буран шинжлэгдээд дууссан. Буюу энэ технологийн шинжилгээг хийх төсөл амжилттай хэрэгцээ. Энийг та яваад үзсэн, танилцсан. Манай гурилын үйлдвэрийн технологи сайн болсон. Энийн үр дүнд маш олон нэр төр. Гурилын үйлдвэрүүдийн технологи сайжирсан. Энийг бол хүлээн зөвшөөрнө. Олон төрлийн гурилууд гардаг болсон. Одоо бид нар цаашдаа зөвхөн тарифтай зуралдаад байхаас илүүтэйгээр эрх зүйн орчин дээр нэлээд зуралтмаар байна. Тэгээ би энэ иргэдэд сануулах үүднээс 4 жилийн өмнө гурилын үн 1065 төгрөг байсан юм аа. Одоо өнөөдөр доктортой байлгах гэж нийлүүлэлт татвар тэглээд бариад нэг 3000 дотор л барьж байгаа юм. Гэтэл бид нар энэ хугацаанд 212 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг аж ахуйн нэгжүүдтэй олгоцсон байдаг. Энийн хэрэгжилт нь өөрөө одоо таны хэлдгээр гурилын үйлдвэрүүд хөрөнгө оруулалт хийгээд технологио сайжруулсан энэ л үр дүн байна л да. Тэрнээс яг гурилын үнэн дээр бол одоо үр дүн бол гарсангүй л гэдгийг хэлэх гээд байна. За ажил. Ингээсээд энэ 2023-24 онд Монголын зах зээл дээр Улаанбаатарын дундаж үн гурилын үйлдвэрүүд хэдэн төгрөгөөр худалдаж авсан байдгийг. Газар тариалангийн бодлогын хэрэгслийг зохицуулах газрын дарга 9 Эрдэнэ. За их хурлын даргын асуултанд хариулъя. За Улаанбаатарын үнийн асуудлууд дарааллаа. 22 онд Улаанбаатарын үн дизель төлсний үн нэлээд нэмэгдсэн. 7 сард 2865 байж 4030 болтол одоо ингээд дизель төлсний үн нэмэгдсэн. За мөн яг энэ үед рублийн ханш 38 байж байгаа 54-ээр нэмэгдсэн. За үүнтэй холбоотой бордооны үн нэмэгдсэн. Шатах тослох материалын үн нэмэгдсэн. Тээврийн зардал нэмэгдсэн. Энтэй холбоотойгоор 21 онд 754-ний үнэтэй Улаанбаатар дундаж үн 750 байсан бол 22 онд 1000 одоо 1 сая болж ингэж нэмэгдсэн. Тэгээд 22 оны 10 сараас эхлээд бол бас энэ гурилын үн бас ингэж нэмэгдээ явсан. За 23 оны одоо 22 нь 10 сард 1700 байсан гурил 23 оны 1 сард 2069 болоод ингээд нэмэгдсэн. За энэ нь бол ерөөсөө л тээврийн зардал, шатгууны үн энэ аюуны зардалтай холбоотойгоор ингээд нэмэгдсэн. Хоёулаа ерөөсөө яг толторхой хариулчих. За 2021, 22, 23, 24 онд зах зээл дээрээс худалдаж авсан Улаанбаатарын дундаж үн яг хэд байсан гэдгийг зүгээр тодорхой. 21 онд 750 мянган төгрөг байсан. 20 онд 610 мянган төгрөг байсан. 22 онд 1 сая төгрөг болсон. За 23 оны байдлаар бол бас 800-аас 1 сая төгрөг болсон. За өнгөрсөн 24 онд бас 900-аас сая 150 төгрөгтэй юм болсон. Би яг дундаж үн гэж байгаа. Энэ өөрөө яг үйлдвэрүүдэд худалдаж авсан дундаж үн юм уу? Хөдөө аж ахуйн корпорацийн нөөцөнд авсан дундаж үн юм уу? Үн юм уу? Энэ хөдөө аж ахуйн корпорацийн авсан дундаж үнүүд байгаа. Бас яг энэ дундаж үнэтэй харьцуулж гурилын үйлдвэрүүд үнэ тогтоож авдаг. За тэгэхээр энэ би зүгээр яг Баярбаатар гишүүний асуултан дээрс тодруулж хэлэх гээд байгаа юм л да. 2021 онд 1 тонн Улаанбаатарыг дунджаар 750 мянган төгрөгөөр худалдаж авсан гурилын үйлдвэрүүд гурилаа 1065-аас 1300 орчим төгрөгийн дундчтайгаар зарж исэн. 2023 онд дунджаар өөрөө ч хариулж шүү. 800 мянган төгрөгөөр худалдаж авсан Улаанбаатараар үйлдвэрлэсэн гурилын үн 1600-аас 2000 төгрөгөөр үйлдвэрээс гарсан хэрэглэгчдийн гар дээр 2500-аас 2800 төгрөг болж нэмэгдсэн. Тэгтэл Улаанбаатарын үн яаж нэмэгдсэн байгааг хардаа. Тоон тутамдаа 50 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн. Гурилын үн нь тоон тутамдаа 2 дахин нэмэгдсэн. Энэ асуудал дээр л өнгөрсөн жилийн татвартай холбоотой асуудал хөндөгдсөн шүү дээ. Тэр энэ дээр
зүгээр нөгөө зөв буруу гэж ярих гэдэг гол нь биш. Энэ зах зээлээ яаж зөв болгож зохицуулах гэдэг юм бэ гэдэг л асуудлыг ярьж ийн гэдэг. Энэ асуудал явж байгаа шүү.